За бүгдээрээ сайн байцгаана уу? Дараагийн бичлэгэндээ тавтай морил. За Японд ирэх гээд одоо юмнуудаа бэлтэж байгаа оюутан залуусууд маань тий сурагчид маань анхаарлаа хандуулаарай. Учир нь гэвэл бид хоёр өнөөдөр Японд ирэхээс өмнө бид хэвстэй 10 зүйлийн талаар ярилцгаулна. За тэгээд хамгийн эхлээд нэгдүгээрт хороо. Япон хэл сурах дадлыг яг одооноос эхлүүлээд хэвшүүлж эхлэх хэрэгтэй байна. Зарим нэг орчинд нь ороод одоо жинхэнэ сураад байгаа. Алаа Япон хэлээр сурна. Яг тийм. Тийм болохоор тэр худлаа яг одооноос эхлүүлээд Япон хэлээ та мэдэхгүй байсан ч хамаагүй аавс гэсэн эхэлнэ. Мэдчихвэл дараачихаа хичээлүүдийг үзээд багаар ерөөс өдөрт нэг 5 минут 10 минут гэлтгүү. Яг л хийгээд эхлэх хэрэгтэй. За яагаад вэ гэхээр ирчээд нөгөө нэг амьдралдаа дасах гад. Ахяал одоо хэлээд нь шүү дээ. Амьдралдаа дасах гад та ерөөсөө ямар ч тань тийм боломж гардаггүй тий. Нэг ингээ сайхан 50% суугчсаа гарахгүй. Нөгөө амьдралдаа дасна, хичээлдээ дасна, орчиндоо дасна ингээ юм дасгасаар байтал нөгөө Япон хэл мэл ингээ түр хайчдаг тий. Өдөр тутмын нэг ганц хоёр хэрэглээний юмнуудаа сурдгаараа сурна. Гэтэл нөгөө системтэйгээр Япон хэл чинь сайжирна гэдэг чинь бол худлаа болчдөг. Тийм болохоор Монголоос ирэхээс эхлүүлээд багаар өдөрт ингээл хийгээл байсан бол тэр цэндээ ирээл үргэлжлээл багаар хийдгээрээ хийгээл байна. Тэгээ тийх тусмал сайжраад байна гэсэн үг шүү дээ. Тийм. Уусаа ингээд дадал болгоцсон бол ингээд дадлыг ингээд зогсоох хэцүү шүү дээ, тий. Аль болох амар ингээд ирээд ингээд салгартаад байхгүй. Дадал болцсон юм чи ирээд ингээд та өдөрт ингээд хардаг бол өдөрт хардгаараа 5 минут, 15 минут хардгаараа илүү сайжирнаа гэдэг утгаараа тий. Би бас ирчээд яг нэг хэсэг Япон хэлээ бас тэгээ нэг орхигдуулсан талтай. Тийм болохоор миний алдааг бас бити давтаарай гэж хүсмээр байна. Яг тийм. Тэгэхээр нэг жилийн хугацаанд амьдралаа гэж бодоход Япон тий. Монголд байхдаа Япон хэлээ хийжсэн хүүхд, хийгээгүй хүүхд хоёрын ялгаа нь бол тэнгэр газар шиг ондоо байдаг юм шүү. Энэ дээр маш анхааралтай байгаарай. Бичиг баримтуудаа маш сайн нягтлж, баримтлж одоо ингэж зэгцэнд оруулаад ирэхгүй бол за хил дээр гарахад те вакцины цаас ч юм уу те эсвэл сургуультай ирээд тэр сертификатууд, таны хэлний онооны баримтууд ер нь бол маш их хэрэгтэй болдог. Дээрэс нь өөрийн гэсэн хувийн одоо нэг ирэх шоо ч юм уу те. Тиймэрхүү өөрийн хувийн мэдээллийн цааснуудыг 1-2% ингээд бэлдээ тавьчихад бол илүүддэггүй маа. Ягаад тэгэхээр сургуулиуд тэр хэлний бэлтгэлийн газрууд ингээд танаас тэр материалуудыг маш их шаарддаг учраас материалуудаа ер нь бол бэлдээ тавьчихад бол илүүдэхгүй. Бас дээрэс нь пассвортаа Канадад 2% бэлдээ тавьчихад бол айгүй хэрэг болтой. Айгүй хэрэг болтой шүү. Тэгээд янз бүрийн газрууд руу явхад айгүй хэрэгтэй байдаг. За бас утсан дээрээ тий BTF маягаар хадгалаад нэг фолдер үүсгээд тавьчвал айгүй одоо нөгөө хэцүү үеүүдэд аврал болдог. Тийм байдаг шүү. За харин 3 дугаарт яг одооноос эхлүүлээд мөнгөө хадгалж сур. Яа, мөнгө Японд ирэхээс өмнө тий. Яг зөв. Японд ирэхээс өмнө шүү. Зарим нөгөө Японд ирээл одоо жиггэн мөнгө хадгалаад алан мал гэдэг. Үгүй ээ. Яг одооноос эхлүүлээд чанд 10,000 төгрөг байсан ч 5,000 төгрөг байсан 1,000 төгрөг байсан ч хамаагүй хадгалж одоо сурах хэрэгтэй байна. Яагаад тэгэхээр Японд ирээд чи өөрийнхөө орлого, зарлага бүх юмыг өөрөө хариуцаж эхэлнэ. За Монголд байхдаа л гэр чин тогны төлбөрийг хэн төлдөг байсан бэ? Яав ээж. За усны төлбөрийг хэн төлдөг байсан бэ? Яав ээж. Зарим хүүхдүүд бүр усны төлбөр гард юм уу гэж асууж байсан. Давс дуусах адаглал гэрт энд ирэнгүүт тэгэл гэрийн давс дуусаад эхэлдэг ингээд. Тиймэрхүү одоо юмнууд байдаг. Тийм болохоор ингээ мөнгө хадгалах хэрэгтэй тий. Яг зөв. 0-ын цас дуусдаг тий. 0-ын цас сэтгэж дуустдаг юм шиг байна. Дуустдаг байлаа шүү дээ. Ирээл ойлгосон шүү дээ. Ер нь бол тиймэрхүү зүйлсийг. Яг зөв. Тэгээ нөгөө дөнгөж ирээл амьдралаа босгож байгаа болохоор аюу их юм хөдөлтөж авах хэрэг гардаг болохоор мань нөхдүүд ихнээс аюу их нөгөө мөнгө өрн тааран хийгээд эхэлдэг. За тэр тохиолдолд юу болдог вэ гэхээр нөгөө мөнгөө за дараа хадгалъя. За нэг тэрийг авчаад хадгалъя. Тэрийг авчаад хадгалъя гэж ингээл зовоод идэг. Харин ирэхээс өмнө та мөнгөө хадгалаа сурчих юм бол ирснийхээ дараа ч нөгөө нэг дадал зуршил чинь явсараад тэр нэг жоохон хадгалсан мөнгө чинь ч гэсэндээ дараагийн амьдралд чинь маш хэрэг болно. Тийм болохоор мөнгөө яг одооноос хадгалцуур. За дөрөвдүгээрт ойр зургийн одоо Монголоос ирэхдээ та өдөр тутамдаа хэрэгэлдэг ийм тариа ч юм уу те. Одоо антибиотик хэрэгэлдэг бол антибиотикаа ингээд бичүүлж аваад ер нь бол ойрын за 1-2 сардаа хэрэглэх имээ аваад ирэх ингээд хэрэгтэй шүү. Тэгэхгүй бол ирчээд ингээд имлэгээр нь явах ч юм уу. Тиймэрхүү зүйлсүүд яг хийж амждаггүй болохоор маш хэрэгтэй ойрын одоо нөгөө гизний юм ч юм уу, толгойн юм ч юм уу. Тиймэрхүү имээ ингээд ойрын хугацаанд одоо нөгөө нэг төхөнтлөө аваад ирэх нь бол маш хэрэгтэй тий. Одоо адаглал халуураад хөвтгöd терафлю ч юм уу тий. Тиймэрхүү маягийн эм тариануудаа авчирхад бол хамгийн хэрэгтэй байдаг шүү. За яагаад вэ гэхээр нөгөө нэг Монгол бие ирдэг тий. Тэгээ шууд за ирээд Японд үзүүлээд Япон юм уугаал яг тэр нь таарах ч юм уугүй ч юм мэдэхгүй тий. Тийм болохоор өдийг бол нөгөө таарж ирсэн юмнүүдээ эхлээд сайн хэрэглэх хэрэгтэй. Тийм болохоор
имээ мартаж болохгүй. Харин нэг жил болоод бол Япон имлэгт үзүүлэхэд бол ямар ч асуудалгүй тэр юмнууд нь чам тохирно. Үн төлбөр нь бас тийм ч үнэтэй бишээ. Тэгэхээр санаа зовлт хэдхэн сарын л им аваад хэрэгтэй. Тэгэхгүй зарим нас килограмм ирэх байхгүй. Их хэмжээний юмнууд аваад ирсэн тохиолдол ингээд хил дээр гарахад бас жоох асуудал үүсэх магадлалтай. Тийм болохоор эмнүүдээ авчрах хэрэгтэй. За бас миний хувийн зүгээс нэг жижигхэн одоо тип хэлэхэд махаа сайн хэдэж ирээрээ гэж бол хэлмээрээ шүү. Бүхрийн мах аваа шүү гэж хэлээ да. Тийм болохоор махаа сайн хэдээд гэрийнхэнтэйгээ бас quality time өнгөрөөгөө гэж хэлнэ. Японд ирээд алнаа олон зүйл хийнэ гэж төлөвлөж явбал наад бодлоо зүгээр хай. Яагаад гэхээр ийм романтик юм байхгүй. Энэ эпизод бол яг нөгөө ирэхээр шийдэгдсэн. Эсвэл барыг одоо ирэх гээд байж байгаа тэр нөхдүүдэд зориулж байгаа маа. Түүнээс бол нөгөө ирмээр байгаа. Тэгээ ирэх гээд одоо юу гэдэг чинь шалгалт малгалт нь ингээд бодоод байж байгаа тийм хүүхдэд бол зориулаагүй. Яг л ирхэн шийдэгдсэн хүүхдэд зориулсан. Тийм болохоор одоо нөгөө романтик бодлоодоо хайцгаая. Монголд олон зүйл хийгээд алж исэн хүүхдээ л ондоо. Тэднээс ирээд Японд ирээд бас ална үргэлжлүүлээл сайн хийгээд эхэлнэ. Гэхдээ Монгол нэх олон зүйлийг зэрэг хийж чаддаг. Олон зүйлийг хийж бүтээх одоо тэр юм байдаггүй одоо тийм хүүхдүүд Японд ирэн гутал гинт төрөл арилчаал. Гинт супер хүн болол гинт амар олон юм хийнэ гэд бодж ивэл худлаа. Тийм болохоор олон зүйлийг хийнэ гэж төлөвлөж байгаа л яг одоо наатахад зөксөгөөд бодит байдалтайгаа нүүр тулцгаая гэж хэлмээр байна. За 6 дугаарт гэх юм бол за Монгол та одоо Монголоос Японд газарсан цагаас хойш та Монгол хүний төлөөлөл байгаа шүү те. Таныг одоо нэрээр чинь те одоо намайг бол Самбуу-Батын сод хуй гэж дуудахгүй намайг Монгол хүн л гэж одоо хүмүүс харна. Тийм болохоор та аль болох Монгол одоо ёс уламжлалтэй тэр бүх Монгол ахуйхан талаар ингэж бас тайлбарлаж сурдаг болоорой. Тэгээ одоо би жишээлбэл гадаад тогштойгоо ярихлаар одоо тэгээ Монголд та нар наадам чи яад юм те. Танаа цагаан сар чинь юу болдгийг танаа Монгол гэрийг юу гэдэг яг ямар бүтцтэй байдгийг гэх мэтлэн маш олон зүйлсүүдийг одоо асуудаг. Тэг ингээд хүмүүстэй харилцахлаар ингээд Монгол гэрээ тайлбарлах наадмыг бүрэн бас ингээд тайлбарлахад бас ингээд тэгээ тухайн Япон хэлээр англи хэлээр тайлбарлахад тухайн үед бас жоохон бэрхшээлтэй байсан. Тийм болохоор за ер нь Япон хэл гадаад хэл дээр яг монголоо тайлбарлая. Монголынхаа өв соёлыг одоо тайлбарлаж сурах хэрэгтэй байна. Би чинь монгол хүн шүү дээ те. За дээрэс нь таныг монгол хүн гэж харах учраас бас ёс суртахуунтай те. Зодон хийх хэрэгтэй. Одоо за маш олон ийм тохиолдлууд байдаг заяа. Токиод ч юм уу те ингээл сонсголоор хүмүүс клабд орох ч юм уу те. Ямар нэгэн газруудад орохоор монгол хүн бол орохгүй шүү. Та нэг паспортыг ч үзье. Монгол хүн бол орохгүй гэд. Та нар зодтолтоод идэг гэдэг. Тийм болохоор ингээд цуутай болтол зодтол. Амд цуутай болтол ингээд хаач ингээд заяа. Тийм болохоор ингээд Монголынхаа нэрийг бодох хэрэгтэй байна. Тийм болохоор ёс суртахуунтай тэрийг бас ухамсарлаад хурж ирээрээ гэж хүсмээр байна. Тэгээд аль болох манай ирчүүд маань те ялангуяа октод бол нэг зодоо гэдэг байхгүй бах. Ирчүүд маань бас тэр омоглон зангаа хаяарай те. Одоо зодоо модон хийж юм уу мартах хэрэгтэй шүү. Тэгж хэлмээр байна да. Зураг зодоо хоёрыг одоо холоос хармаар байна те. Тийм болохоор та юу Монголын төлөөлөл учраас ер нь бол Монголоо бүрэн таниад Монголоо хүмүүс тайлбарлаж чадах үс хэмжээний ирээрээ гэж би хувийнхаа зүгээс хүсэж байна. Та монгол хүн шүү гэж. За одоо харин илүү жоохон гүнзгий сэдвээр ормаар санагдаад байна л та. Тэгэхээр миний зүгээс та яг одоо ноос эхлүүлээд зорилгоо багч гэсэн тодорхойлоорой. Алсын хараагаа тодорхойлоорой гэж хүсмээр байна. Ягаад гэвэл нөгөө хүүхдүүд одоо ингээл 10 жил тахта Япон явъя хэлгээл мөрөддөг. Эсвэл гадаад явъя хэлгээл мөрөддөг тийм. Тэгэл яг тэрнийхээ төлөө хөвтлээ хичээл хийдэг. Юуны тулд яг гадаад явах гэдэг гэдгийг ингээ марттлаа хичээл хийдэг тийм. Нөгөө ярьцлагын шалгалтанд ерөөсөл тэр сургуульд орчвол яг бүх юм л гоё их гэдэг юм шиг ингээл бодсоор гал яг тэрэндээ итгэцдэг. Тэм утал яг тийм шокноос гараагүй жаад Японд хүрээд ирэхээрээ яг нөгөө гоё санагдсан л зүйлээ хийх гэдэг. Нэг гоё аялдаг ч юм, нэг гоё хоол иддэг ч юм уу те. Нөгөө Японы инстаграмаар, тиктокоор харж ирсэн нөгөө л гоё юмнуудаа хийж үзгээс ингээл тэгжит лимитээ 4 жил өнгөрөөд төгсөх цаг юм болдог. Тэгээд ингээ харамсдаг. Тэр тэххүүнд бол яах хэрэгтэй гэхээр та алсын хараа зорилгоо тодорхойлцоод за тэрэнд хүрэхийн тулд Япон гэдэг улсыг энэ их сургуулийн 4 жилийг эсвэл 5 жилийг 6 жилийг яг яаж ашиглах вэ гэдэг байдлаар харуул их зүгээр. Өөрөөр хэлбэл Япон таны зорилго, эцсийн зорилго биш шүү. Энийг одоо ашиглаад, энийг одоо хүртээд, энийг гоё мэдрээд одоо тэрнийхээ дараа та зорилго руугаа л одоо төхөөд байгаа юм шүү дээ. Тэр өдөр болгоныг мэдээж enjoy хийх нь зөв. Гэхдээ тэр чинь алсын хараатай чинь уйлживэл бүр гоё өстэй тий. Та өдөрт нэх гоё одоо дасгал хөдөлгөөл эсвэл гадуур гоё гүүлээ тий. Японы энэ гоё үзэсгэлэнтэй байгаль дээр гүүлээ.
эн чинь таны ирээдүйн магадгүй эрүүл амьдрах гэдэг зорилготой ч холбогдчихвэл энэ л одоо win-win гэдэг шиг те хамгийн гоё зүйл юм болов уу гэж бодоод байгаа. Тийм болохоор Японыг сайн ашиглахын тулд та зорилгоо яг одооноос эхлүүлээд багаар ч гэсэн хамаагүй жоохон бүдэг бадаг ч гэсэн хамаагүй заавал тодорхойлоорой гэж хүсмээр байна. Гэхдээ хэрвээ нөгөө нэг тоглож наадах те шоу удах гэдэг ч юм уу тэр юм нь амьдралын зорилго бол хамаагүй шүү. Та тэгэр байсан. Тэстэ битээ санаа зов. Энэ миний үгийг бол битээ сонсъё. Go to club гэдэг. Яа. Окей. За тэгээд дараагийнх нь 8 дугаарт та бас ирэхийнхээ өмнө гэр бүлийнхэнтэйгээ цагаан өнгөрөөнө. Ирэхээс өмнө бас те гэрийнхэнтэйгээ ахуулсан зураг ч юм уу те ингээд дэвтэрнийхээ хажууд хийдэг ч юм уу те ингээд гэр Монгол улсаан дурсах Монголынхоо далбаг ч юм уу те тиймэрхүү юмнуудаа бэлдээд ирвэл бас зүгээр шүү. Ингээд хэцүү үедтэй Монголоо гэрээ санах ч юм уу те аав ээжийнхээ зургийг харах, хайртай хүмүүсийн зургийг харах, гэрийнхаа сүвнэрийг ч юм уу тиймэрхүү зүйлийг бэлдээд ирвэл бас хэцүү үед харахад бас ингээд урам ордог гэх юм уу те. Та яах гэж бас ирснээ ингээд одоо санаж байгаа гэх юм уу. Тиймэрхүү зүйлүүд маш хэрэг болдог шүү. За тэгээд 9 дугаарт болохоор яг энэ сэдвтэй бас жоохон холбогдох юм аа. Содоос хэллээ шүү дээ сэтгэлээр унах үед байдаг гэдэг. Тийм ээ, яг тийм. Сэтгэлээр унах үе ерөөсөө дандаа л байдаг. Тийм үсэн гадаадад ирлээ, ганцаараа амьдралаа. Жоохон цаг завтай болох яг тэр мөчт. Эхний жил магадгүй гайгүй тий. Эхний жил нөгөө яаруу санд руу юмд ингээл энийг ч болгочихгоо, тэрийг ч болгочихгоо тий. Энийг ч ойлгочихгоо явдаг болохоор ингээд анзаардгүй. Гэтэл яг 2 дахь жилээс эхлүүлээд хүмүүс сэтгэлээр унаад эхэлдэг. Тэгтээ баг эхний жилдээ ч унж эхэлдэг дээ. Тэгээд тийм угаасаа хэцүү ингээд high expectation тавиад ингээд одоо амар гоё гэж бодоод ирсэн чи яванд ингээд тэр сэтгэлдэлд нь хүрэхгүй те одоо нэг ингээл зүгээр л энгийн амьдрал байдаг юм байна гэсэн тиймэрхүү сэтгэл готлол одоо сэтгэл ингээд хэцүү болох үед бол байдаг те. Тэгэхээр би энэ дээр яг ирэхээс өмнө бэлтгэх ёстой зүйл яриад байгаа юм шүү дээ. Тийм болохоор одоо яг энэний тулд юу бэлтэх вэ гэдгийг ярьж өгмөр байгаа юм. Та яг ямар үйлдэл гаргаад эхэлвэл сэтгэлээр унжин гэж одоо өөрийгөө тодорхойлж болох вэ гэдгийг бичээд үлдээчих хэрэгтэй. За энэ дээр жишээлбэл заяа би өглөө болгон Монголд багтаа шүү. Би одоо өглөө болгоо үед чи 9 цагт дандаа заавал босдог. 9-өөс өмнө дандаа босдог тийм. Тэгээ өдөрт ерөнхийдөө эрүүл хоол идэх, альсэл эрүүл хоол идэв байлаа гэхэд нэг дасгал хөдөлгөөн идэх ч юм уу тийм. Спортоор хичээлдэг ч юм уу. За тийм. За тэгэн гутаа хийхс одоо ажиллаа хийчихдэг ч юм уу тийм. Тиймэрхүү одоо энгийн тэр нь одоо энгийн зүйл миний хувьд нэг тийм зовлонгүй хийдэг зүйл гэж үзье. Гэтэл Японд ирээд та өглөө 9-д босоос залхууч нь хүрээд яа ямар лайтай юм бэ гэд босохгүй орондоо хөвтээд тийм гутаа нэг гоймын чаачгаад тий бэлэн гоймын чаачгаад Японы яаж бэлэн гойм гоёо бүр үнэхээр гоё хэлэх үү тий аюу хэцүү. Тэгээ бэлэн гоймын чаачгаад нэг кола шаачгаад тийм гутаа Instagram, TikTok-оо ингээд эргүүлээд scroll down хөвтөлттэй. Тэр бол бас байх зүйлүүдтэй. Тэгээд хий гэж одоо бодсон ажлуудаа хийхгүй байх юм бол би сэтгэл санаагаар унаад байгаа юм байна гэдэг ийм одоо юу if одоо тодорхойлт бичээд үлдээчих хэрэгтэй гэсэн үг. Японд ирэхээс өмнө шүү дээ тий. За би ийм нөхцөл байдалд орвол би сэтгэлээр унсан гэж өөрийгөө тодорхойлж болох юм байна гэд хэлчихнэ. За чад бол ингээд сэтгэлээр унтсан тохиолдолд ямар үйлдэл хийх вэ гэдгээ бүр биччихүүлэх зүгээр. За жишээлбэл за яг ингээд сэтгэлээр унчлаа тий. Яг ингээд scroll down хийчихлээ. Тэгүн гутаа би чинь сэтгэлээр унаад байгаа юм байна. Тэгүн гутаа за ерөөсөө л хуцаа өмсөл гэрээс гараад 20 минут талхачих. 5 минут талхачих гэдэг ийм дүрмээ биччихсэн гэсэн. Сэтгэлээр унж байгаа мэдвэл би 5 минут талхана. Ингээ ерөөсөө кодлчихсан гэсэн. Тэгээд сэтгэлээр унлаа, гарлаа 5 минут талхлаа, орж ир та үргэлжлүүлээ scroll down хийж болно. Маргааш дахиад 5 минут талхаад дахиад scroll down ингээл ерөөсөө давтагтаад байж болно. Бүр ингээд дараагийн төвшин гэвэл 20 минут талхлаа. За ямар ч адгийн хоол идэхийнхээ өмнө нэг салаад идчихье. За өдөрт нэг 5хан сүнэчи. Тэ? Хийх ёстой ажил байвал нэг жоохон хэсгийг хийчихье гэдэг ч юм уу. Иймэрхүү дүрмүүдийн эхнээд шийдээд үлдээчвэл та угаасаа сэтгэлээр унах нь тодорхой. Тэгээ яасан гэдгийг ямар тохиолдолд орвол сэтгэлээр унах вэ гэдгийг мэдэж байгаа. Тэгээд сэтгэлээр унчвал ямар үйлдэл хийхээ мэдчихвэл тэр чинь их бодоод ах шаардлагагүй. Яг нэг сэтгэлээр унчаар хүн яг юу хийхээч мэдэх болтой тий. Юм хийхээс салах үрдэг, бодхоос салах үрдэг тий. Бүр ингээд тархиа ажиллуулахаас салах үрдэг. Тийм болохоор тэр тархиа ажиллуулах хэвээр хэсгээ бүр өмнө одоо гайгүй байгаа дээр хийчихвэл та сэтгэлээр унахгүй. Унлаач ингээд тэндээс амархан гарах одоо боломжтой болно гэсэн. Энэ бол тоглоом биш шүү. Ирэхээс өмнө заавал бэлтэр. Тэгтээ бас ингээд яана хэцүү байна гэд бити ингээд санаа зовоорой те. Угаасаа ингээд
хүн болгон л даваа туулдаг зүйл шүү дээ тий. Хүн болгон л даваа туулдаг биднес ч ингээл даваа туулсан. Тийм болохоор та бас ганцаараа биш шүү тий. Бас бити айгаарэ гэдэг бас зөвлөгөө хэлмээр байна. За үүгээрээ 10 дугаар хамгийн сүүлийн зөвлөгөө одоо эхлүүлье. За та Монголд одоо байгаад Японд ирэхээ өмнө тэр газрынхаа одоо таньдаг ч юм уу те таньдаггүй ч юм уу одоо монгол хүмүүс байвал эртхэн бас бичээрээ симпай руугаа бас бичээрээ те ингээд би очиж байгаа шүү энэ сургуульд би ирж байгаа шүү гэдгээ бас ингээд эртхэн хэлчихвэл тэр хүмүүс ч гэсэн энэ хүн ирж байгаа юм байна өмнө наанаа ингэж бэлдэх юу байдгийг те за наандаж ингээд бас минь тустай гинт ирчээд ингээ юм асуухаас илүүтэйгээр тий одоо ингээд ирснийхаа дараа одоо би ингээ ирсэн шүү энэ нь яд юм болоо гэд асуухад ч гэсэн илүү ингээд хүн хоорондын харилцаанд илүү хамгийн чухал одоо зүйл байдаг шүү. Энэ бол бас сайн анхаарах хэрэгтэй зүйлүүд одоо тийм шинэ Монгол соёлд ч гэсэн ингээд симпай руугаа бичих ч юм аа. Тиймэрхүү соёлууд бас байдаг. Тийм болохоор та аль болох одоо тэр хүмүүс рүүгээ бичээрээ наана тий. Тэгэхгүй бол эренгүүтээ бичингүүд нөгөө хүмүүс гайхаж яна ирсэн юм уу гэдэг зочиж мачаад. Тэгээ Японд байдаг хүмүүс ч яг нэг тийм нэг цочиж ингээд сандрахтай ингээд ямар эвгүн бай гэж бодох тэр ингээд хаадрын аяг өндөр болцсон байдаг байхгүй тий. Наандаж тэгэл тэр хүмүүс чамаас одоо илүү 1 2 3 4 жил амьдэрсэн. Тэгээд чамд хаана тэр одоо дугаарыг чинь авах юм ямар wifi ашиглах юм ирээл одоо тэр нөгөө нэг бүх л одоо хичээлүүдтэй чинь нэг заагаад өгдөг учраас наана ингээ сайн бичиж холбоотой байгаарэ. За энэ бол хамгийн сүүлийн зөвлөгөө байлаа шүү. Энэ дээр яг би зарим хүүхдүүд яг одоо сонсдог нь ингээл яа бичих систем латин бай гэл ингээл тий тэр хүмүүсийн төлөө юм хийх гэдэг юм шиг бодоод тий үгүй энэ чиний төлөө өөрийнхөө жишээлбэл нэг гоё юм байдаг нь одоо нэг төгсөж байгаа хүмүүсийг одоо тэнд байгаа хүмүүс ч бас хоорондоо мэдээлэлтэй байгаа шүү дээ тий тэр төгсөж байгаа мэдж байгаа төгсөж байгаа хүн нүүгээд явдаг нүүж явахад айгүй их гой юмнууд үлддэг байхгүй тий тэгээ би түрүү нөө хэллээ шүү дээ мөнгөгүй тий баахан юм цуглуулах гал ингээл хэцүү байдаг гэл тэгээд тэгүн гот нөгөө симпаяас дайггүй ашиглаж исэн юмнуудыг ингээл аваад үлдчихэж чи айгүй амьдралд хэрэгтэй болтой. Эхний нэг 6 сар тэр юмыг ашиглаж байгаа л тэгэл мөнгөтэй болохоор гоё шинэ юм авчиж болно шүү дээ. Гэтэл чин та хэрвээ би очих гэж байна гэж биччихвэл тэр симпай төгсөж байгаа шүү дээ. Тэ чи тэр хүн рүү бичих юм бол чи тэр нэг юмнуудыг аваад үлдэхэд айгүй зүгээрээ. Яагаад тэр Японд юм хаяхад мөнгө төлдөг байхгүй юу? Тийм хамгийн хэцүү дээ. Тий. Тийм болохоор яг нөгөө нэг симпай чи хувьдсан дээ тий. Кохайд ингээ юмаа үлдэн нөгөө айгуу гоё. Дээрэс нь нөгөө мөнгө нь хэмнэгдчихэж байгаа. Win-win situation гэдэг шүү дээ. Тэгэхээр хоёулаа хожиж байгаа хгүй. Тийм болохоор эртнээс бичвэл энэ танд бүр маш хэрэгтэй. Би жишээлбэл кохайд байна штэ. Өөрийнхөө сноубордынхоо хувцсыг вэрийг зав бүтээ. Тийм готой сноубордоо бүүттэйг ингээ бүгднийг ингээ 10 мянган yen. Би одоо өөрөө нийлүүлээд баг нэг 7 маант 70 мянган yen-аар авч ирсэн юм а 10 мянган yen-ээр ингээ өгч ирсэн. Энэ бол ингээд хоёул нь ашигтай байхгүй. Би тэднийг ингээд хаях гал тэгэхээр надад хайр мөнгө шүү дээ. Юу яаж байгаа байхгүй. Мөнгө зарцуул нь хайрын те миний одоо гой гуулгаж ирсэн юм гэдэг. Тэм гот чи ингээд аюу гой боломжтой те. Тэгэхээр заавал холбогд яг одоо. Тэгээ ер нь бол бүх юм хандлагаас ч л хамаарна те. Ер нь ингээд амар бичихгүй ч юм уу те. Ингээд тийм бүх юмнууд л ер нь өөрийн чинь хандлагаас хамаарх учраас тийм болохоор хичээгээрэй гэж хэлмээр байна. Тэгээд бүх зүйл одоо ирэх гэж байгаа бол бас баяр хүргэе те. Тийм яг зөв. Баяр хүргэе. Үнэхээр сайн хичээлээ. Тий. Ирээд бас Монголынхаа нэр нүрийг бас сайн бодорой гэж бас хэлмээр байна. За тэгээд та бүхнийг Японд хүлээж байна. Японы талаар сонирхолтой бичлэгүүдийг удаа дараалан үзэх хүсвэл лайк, subscribe бити мартаарай. Бас комент хэсэгт бид хоёрын хэлээгүй те ирэхэд хэрэгтэй зүйлсүүдийг хүмүүс маань ирсэн хүмүүс маань бас бичээж үлдээгээрэй гэж хүсмээр байна. За тэгээд дараагийнхаа бичлэгээрээ уулзтлаа. Бүгдээрээ түр баяртай. Хорхоо юм аа.